Цагдаагийн алба хаагчид тэр дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулагч замын цагдаа нар маань өөрсдөө жолооч иргэдэд үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүмүүс гэдгийг хүн бүр санал нэгтэйгээр хэлэх байхаа. Тэгвэл цагдаагийн алба хаагчид замын цагдаагийн зохицуулагч зам тээврийн осол гаргаж хүмүүсийн эрүүл мэнд амь насыг хохируулах гэх мэдээлүүд нэрсээр сонсогддог. За харин энэ сарын 10-ны өдөр замын цагдаагийн тусгай дасгын албан хаагч хаан уул дүүрэгт ажил үргээ гүйцэтгэж явахдаа согтуугаар тээврийн эрхэлж жолоодож цаашлаад 50 гаруй настай эмэгтэйг дайрч амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Тэгэхээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн 1 цагийн үед бол зам тээврийн осол гарсан. Энэ ослын улмаас 50 настай эмэгтэй амь нас ирсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хэргийн газар үйлчлэг хийж хэрэг бүрдүүлэн явж байна. Тухайн гэмт хэрэг буюу автослыг үйлцэн этгээд нь замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын зохицуулагч цагдаа ажилтаа ийм хүн байсан. Тухайн этгээд дээр Монгол улсын эрүүгийн хуулийн 215-ын 3-аар эрүүг эргүүлсэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар энэ хэрэг нь мөрдөн байцааг газрын тусгай субъектийн үйлцэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлцээр бол шалгалтын ажиллагаа хийгдээд явагдаж байгаа. Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл, ёс суртахуунтай холбоотой сайжруулах энэ чиглэлээр цагдаагийн ерхий газрын дарга, тэргүүн дэд даргын өгсөн үүрэг даалгаврууд бол байнга байгаа өгдөг. Энэ үүрэг даалгаврын нэгэнд нь цагдаагийн албан хаагч нь албаны болон амралтын цагаар архи сутуурал хундааны зүйл хэрэглэхийг нь хориглосон. Нэгт нь нөгөөдөөгөр архи сутуурал хундааны зүйл хэрэглэсэн үедээ албаны байна уу, албан ажиллаар байна уу, амны хувийн цагаараа явна уу? Энэ үеэрээ архи сутуурал хундааны зүйл хэрэглээд тээврээс жолоодсон бол тухайн албан хаагч нар хатуу хариуцлага авдаг. Албанаас нь чөлөөлөх хүртэл юм арга хэмжээ авагдаад явагддаг. Мэдээж цагдаа ч гэсэн адилхан хүн бусад шиг баярлаж ууж идэх нь тэдний эрх. Гэхдээ албан үргээ гүйцэтгэж явах үедээ энэ мэтлэн харамсалтай хэрэгт орооцох нь ёс журамтай шууд холбоотой болов. Согтуугаар ажил үргээ гүйцэтгэж тээврийг хэрэгсэл жолоодож хүний амьд хүрнэ гэдэг нь нэг үхрийн ивэр дөрөхөр мянган үхрийн ивэр дөргөн гэдэг шиг албаныхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлөд байдаг нь харамсалтай юм а. Тиймээс энэхүү мэдээлэлээр дамжуулан анхаарал болгоомжтой байж ажил үргээхийн ёс журмыг чандлан сахиж явахыг уриалгав.